одоо шинэ бараа юусан байна гэх тэрийг үзэхээр явж байна. За ингээд PC-ийн нүүр хуудсынхаа найзуудыг танилцуулахад Солонгос улсаас Монгол руу бараа явуулаад 8 жилийн нүүр үзжээ. За энэ хооронд одоо явуулж болох бүхэл барааг явуулж байна. За бусад карготой хамтраад бараа тавиулаад явуулдаг байсан бол одоо өөрөө бие дагаад нэг контейнер барааг гаргаж явуулдаг болж байна. За энэ болтолоос энэ бүхэнд ганцаараа хийхэд бол нэлээд тийм амаргүй байдаг. За одоогийн байдлаар 7-8 төрөл дээр бараа явуулж байна. За гол сайхны барааг бол одоо үйлдвэрүүдээс худалдаанд гарахаас өмнө одоо үйлдвэрүүдээс нийлүүлэлтээр арай хямд хүргэж чадж байгаа. За тэгээ гол сайхны бараа авах сонирхсан улсуудаас холбогдож болно. За агуулгын метрийн бараануудыг килограммаар нь одоо ядар метрээр биш килограммаар нь явуулж бас болж байна. За тэгэхээр бид нар авахтаа мэдээж нэг ганц 200 хилийг авдаггүй хэдэн тоноор нь бөндж авч тэгэж килограммаар нь явуулдаг. Тэгээс энэ айгүй давуу талтай. Одоо Монголд айлхаар олон нугалсан бараа хүмүүс хэрэглэхэд бас амьдрал улам хэцүү болж байгаа. Улмал одоо бас нөгөө өртгийн дарамтанд орж байгаа гэдэг утгаараа айлхаар хямдхан юмыг боломжийг харж өгөх ийм сонирхолтой байдаг. За тэр болгонд бас нэлээд хүнд давааг давж иж тэр болгоныг явуулдаг гэдгийг та бүхэн минь ойлгоорой. Ингээ метрийн бараа авах улсууд бол бас холбогдож болно. За би бол мэдээж тоноор нь бол хүмүүст өгдөггүй байгаа. Одоогийн байдлаар метрийн бараа авдаг аюу олон дэлгүүрүүдтэй болсон бас ойдл хийдэг болсон жижиг зэхүүдтэй болсон учраас нэг 100 хил ээр нь бол өгöd ах боломжтой болж байгаа. Өмнө нь бол 500-ээс тоноор нь өгдөг байсан. За дараагийн нэг юм одоо үйлдвэрийн секонд хуучин хувцсыг би ялгаж явуулж байгаа үйлдвэрээс нь. За энэ бол одоо нөгөө орон руу гаргадаг үйлдвэрт очихоос өмнө тэр үйлдвэрлөө ингээд бараагаа явуулдаг ийм үйлдвэрээс нь ялгаж явуулж байгаа. За бас шинэ хувцснуудыг одоо ер нь дэлхийн нийтэд нөгөө бараа таврын илүүдэлд орж байгаа болохоор буцаалтын бараа гэд байдаг. Тэгээ хаана одоо ямар бараа тийм шинэ бараанууд явж болох уу, авч болох уу гэдгийг ирж хайж буцаалтын бараа, төрөл бүрийн одоо агуулгын бараа. За агуулгын бараа гэхээр манайхан одоо бас нэг ингээд лайв гэдэг штэ агуулга дээрээс нь очиод хямдарсан бараа. Агуулга дээр хямдарсан бараа гэж байдаг байхгүй юу? Хугацааны хувьд одоо хадгалалтын хугацаа хэтэрсэн. Аль эсвэл ямар нэгэн байдлаар одоо буруу хадгалсан ийм бараануудыг агуулгад хэдэн тоноор нь зардаг болохоос агуулгад бараагаа хямдраад зардаг гэж байдаг байхгүй юу? Ингээ нэний ийм ялгаагаар нь хүний мэдэхгүй дэлгэмдүүлж одоо бас тарих угаах юмнууд бол гардаг. За тийм бараа агуулгын бараа болохоор нэг төрлөөр аягүй олноор ирдэг учраас та бүхэн тэр агуулгын барааг авах гэж байгаа юм бол нэг төрлөөс олноор нь авах сонирхолтой олсод хандаж болно. За тэгээд үргэлж бас яг энэ төрлөөр ингэж сайхан олддоггүй. За буцаалтын барааг бид нар одоо нөгөө Солонгост ингээд компанитай каугжтай улсууд гэрээ хийгээд олдог юм руу бас орж бараагаа авдаг. За ингээд одоогийн байдлаар би гоо сайхан метрийн бараа, агуулгын бараа, хуучин хувцас гэдэг ингээд дөрвийн танилцуулчлаа. Сүүлийн үед би машин руу орж байгаа. Автомашин нь болохоор одоо зах дээр яг ингээд ченжүүдийн гар дамжаагүй шууд одоо номер дугаартайгаа шууд энэ дунж болох машинууд нь бол ирцэнгүү гайгүй байдаг. Эсвэл бүр ингээ хасалт хийгээд яг Монгол гарах боломжтой, гадаад руу гарах боломжтой ийм машинуудыг ченжийн гар дамжуулахгүйгээр авах юм бол арай хямдхан тусдаг гэдгийг олж мэдсэн байгаа. За тэгээд тийм машинуудыг одоо бас явуулж байгаа. Тэгэхээр хэрэгтэй машина захиалаад яг авъя гэсэн сонирхсан машинаа захиалах юм бол судалгааны үндсэн дээр судалж байгаад орж ирсэн үед нь ингээд явуулж болно. За тэгээд подон гэдээ подонтой бараа гэхээр одоо
том компаниуд маань одоо жишээ нь ингээд хэрэгжилж ирсэн массажны сандал гэдэгт чинь хүмүүстэй ингээ үзүүлэх зорилгоор хэрэгжилж ирсэн ч байдаг юм уу? Эсвэл одоо электрон бараач гэсэн одоо хүмүүстэй нэгийг ингээд угсраал хэрэглээл уурыг гаргаад ч юм уу ингээд хэрэгжилж ирсэн ийм бараануудыг юм уу? Эсвэл ингээ нөгөө тээвэрлэлтийн явцанд гэр явахын бараа ямар нэгэн эрэг шураг дутцсан ямар нэгэн газараа жаахан эс гарцсан ийм бараануудаа ингээд одоон дээр баглаад маш хямдхнаар зардаг. Тийм бараа руу бас орж байгаа. За энэ бараанууд маань бол энэ тентхийн юм гологдол одоо хаягдал юм бол бас биш ээ. Энийг одоо манайхан аваад хэрэглээ сурцсан улсууд нь бол мэдчихэж байгаа. Тэр бол манай Монголд бол бас үйлдвэр хөгжөөгөө оронд бол бүгд энэ болгоныг ашиглах, хэрэглэх боломжтой. За тэгээ нэг үнэтэй бараанууд шүү дээ ялгаагүй л. Тийм учраас одоо яг төвшөндөө яг тэр зах зээлдээ ингээд Солонгостой ч гэсэн гадааддаа ч гэсэн аль ч орнд ч гэсэн ингээд хэрэглээд явж байгаа ийм боломжийн хямд төсөр бараануудыг ингээд нийлүүлэхийг зорж байгаа шүү. Тийм учраас энэ болгоноор одоо бас амьдрал ахуйгаа дэвшлүүлээ. Яаж яах вэ гэсэн улсууд холбогдож энэ өөрийнхөө сонирхсан төрөл төр бизнесээ ч бай өөрийнхөө хэрэгцээтэй бараануудыг авч болох нэ.